Тэр нэгэн өдөр манайх гэдэг айлын гал голомт хөмөрчих шиг л болсон. Учир нь өвгөн маань хүний эрхэнд орж аргагүй эрхэнд аавын хаалга татах болж 2 хүүхэдтэйгээ би гэдэг хүн тал дээр хүнчин ганц гэр шиг л үлдлээ. За тэгээд нөхрийгөө эргэж очих болгонд элдвэрээ хилүүлж, өснөөсөө зулгаалгуулж, үйл тамаа үзнэ. Тэр маань галзуу юм. Хүн харахын эцэстгүй солиотой болчихсон юм. Тэр хэрэгээс болж. Гэхдээ би нөхөртөө итгэж байлаа. Тэгээд нэг удаа хоол цай хийгээд 2 хүүхэдтэй гар гэрээ захиад холын замд гарав. Гэхдээ би нөхөртөө итгэж байлаа. Тэгээд нэг удаа хоол цай хийгээд 2 хүүхэдтэй ар гэрээ захиад холын замд гарав. Уг нь бидэнд аз жаргалтай, хинээс ч дутхгүй амьдарч байсан үе бий. Тэр үеийг бодохоор нүднээс өөрийн ирэхгүй нулимс цуум, асад зэрэглэдэх намхан бор толгодыг норгочих гээд болдоггүй. Тэгсхийгээд уйлхаа боллоо. Би чинь одоо эр нөхрийнхөө оронд 2 хүүхэдтэй эцэг нь болж, элхийг нь дэвтээж явах ёстой хүн шүү дээ гэсэн бодол толгойд харум орж ирэхэд нэг их том амьсгаа аваад, вагоны үйлчлэгчийн авчирч өгсөн цаг 2 гартан тосож аван амтрхан сорлоо. Аз жаргалтай хорон байсан гэсэн энэ 3 үг тархийг минь түншсээр, авч яваа юмдаа түүртэн чирсээр арай гэж вагоноос буун иргэн тойрноо ажиллаа. Хүнийх биш дээ, миний их орон шүү дээ. Босхол байлгүй гэх өөрөмсөх сэтгэлээр өөрийгөө хуураа тийш харан цааш явах унаа хайлаа. Арай гэж явсаар нөхрийнхөө байдаг газар ирэхэд хүүтэн чихэрсэн төмөр торны цаанаас 2 хуйгаар харуулцуулна. Хүнд гэмт хэрэгтэй ялтан гэж миний дэргэд авчирч суулгав. Ивидээ өвгөн минь цайгуу гэж шаазан аяг цүнхнээсээ гаргаж ирэн сүтээ цайнаас аюулах гэтэл авч шидэд муухай инэв. Миний дотор пал хийгээд явчихлаа. Түүний нүд шүд харцсан нэг л бишээ. Ус толгой нь сэгсийгээд сүг сүүдэр юм уу гэмээр болжээ. Би бие барин хойш займчин суугаад аргадангуй түнтэй хідэн үг соллоо. Тэр ойлгож байгаа ч юм алга. Ингээд тэрнээс хойш 10 гаруй жил ханасан алт шиг сайхан ханаа ингэж хүний гарт орчих гэжтэй гэж шанасаар хөтөн төмөр хаалгыг нь халуун гараараа атхан мунч олон удаа нааш цааш явж байна да. Заримдаа би нөхөртөөгөө ажиллаж даруйж цэнгэж явсан нөхдөдтэй нь гудамжинд таардаг юм. Тэд одоо ч камганжи буунан газарт хөлөө хүрэхгүй шахуу тансаг амьдарч байгаа. Харин миний муу нөхөр тэдний хийсэн үеийн цаг өрөөд шоронд орсон гэдгийг тэд хумсын толионы чинээч юмд сандаггүй. Болдог юм болоод л өнгөрсөн. Хүчгүй хүчтэнхээ золиос болдог орчлонс гэсэн араатны дүрм тэдэнд үйлчилдэг бололтой. Хорсох сэтгэл байвч тэнгэр рүү хараад уртаар санаа алдна. Надад өөр чадах юм даанч байсангүй. Нөхрийн маань сайн найз сэргэлэн өгөн цуг ажиллаж байсан юм. Тэд хамтдаа төрийн байгууллагад ажилд орж олон ч он жилийг цугтаа бараг л нэг ширээний ард өнгөрүүлсэн хоёр л доо. Гэхдээ тэдний хүн чанар нь тис өөр байж. Би ч сэргэлэнг таниагүй байжээ. Түүнийг сайхан инээмсэглэн орж ирэх болгонд цай цүү болон сүд болдогтод баярлдаг байлаа. Гэтэл тэр ингэхэл гэж тэгж нүүр дүүрэн инээдэг байждээ гэж бодохоор өөрийн ирэхгүй цээж хорсол дарагдана, бочуурах шиг болно. Тэр л авилга авснаа нууж яваад сүүлд нь нөхөр дээр мань тогтчихсон юм билээ. Би бүх бичиг баримтыг нь шалгасан. Нөхрийгөө шоронд орсон тэр өдөр нүдээ улайтал шүнжин ширээ, шүгээг нь ухаж бүх бичиг дансыг нь тулгасан. Мууч үгүй, би чин тэр хідэн тоог ялгахтайгаа боловсралтай хүн шүү дээ. Бүх юм сэргэлэнтэй л холбоотой байсан. Гэвч түүний үеэл ах нь өндөр албан тушаалтай, үеийн гишүүн байсан болохоор түүнийг яаж игээд л авч үлдсэн байж таарна. Надад ийм л таамаг байна. Нөхрийг минь алах гэж хүмүүс хайж явсныг би мэднэ. Аятайхан байгаарай, үгүй бол алчхан шүү авгаа минь гэж байх биетэй залуус гэрийн ойролцоо эргэлдэж байхад өнхөлцгээ хагартлаа байсан. Бушуухан гэртээ орж ирээд 2 хүүхдээ тэрвэрч авдагсан. Эцсийн эцэст их хүн үрээс боддог юм билээ. Ингээд шүүх хурал болж түнд 20 жилийн яс оноолоо. Сэргэлэн огтхонч гимсэн шимжгүй над руу ширтсэн. Өөрөөс нь бүх ял холдох тэр мөчөд тэгж ичхүр сонжуургүй над руу харсан. Тэр харцыг нь би хизээч мартахгүй. Харин нөхөр минь огт өөр хүн болчихсон мэт санагдсан. Магадгүй түүний төвчээрийн хязгаар тасарсан байх. Хүмүүс ихэнхдээ дотроо жинхэнэ хүнээ нууж явдаг юм байна гэдгийг тэгхэд энэ хоёр харцаас мэдэрсэн. Удалгүй нөхөр маань галзуурсан гих мэдээ ирэв. Тэр маш их сэтгэлийн хямралд орж даалгүй галзуурчээ гэсэн дүгнэлтийг эмчнэр хийлээ. Ингээд энэ явдлаас хойш 10 жил өнгөрч би шоронгийн босгыг илээх шахам явлаа. Амьд үлдэхийн тулд галзуу солиотой болж жүжиглэж байгаа нөхрөө харахаар өрөвдөх сэтгэл минь төвчхийн аргагүй. Түүнийг ам нээчгүй хизээ нэгэн цагт хороочхож магадгүй гэж эмээхдээ тэр галзуу хүний дүр эсгэж байна гэж итгэдэг байлаа. Тэр нэг хаврын хавсрагтай хүйтэн өдөр баг хүүгээ дагуулсан хорход очлоо. Би түүнд ердийнхөөр нь хоол цайг нь аягуулж өгсөн. Тэгээд айдуу намун дуугаар өвгөн хоолоо иддээ гээд бэртэл улаан нүрзүү минь нулимчхав. Арайчтэй тэсэн гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэж гомдоод ухасхийн босож түүний нүр өөд өнгөрсөн 10 жилийнхээ гомдолд цөхрлөө нэг дор цүлэх мэт хэсэг ширтээд юу ч хэлэлгүй. Мэлтэгдсэн нулимсаа тогтоон барьж дийлэлгүй асруулаад өрөөнөөс гүйн гарлаа.
Хүү маань араас ээжээ гэж дуудсаар хоцорсон. Би олон удаа ингэж доромжлуулсан. Хүний төвчээр гэж байдаг бол намайг ойлгомоор доо гэж хэн нэгэнд хэлмээр санагдаж дээшээ тэнгэр өөднийг хараад доошоо газар ширтлээ. Иргэн тойрон нам гүм чимээ аниргүй нэг мэдэхэд хүүтэн төмрөөс тас зуурчихсан. Гомдолсон цөрхөрч байгаагаа сая л ухаан гараа татаж явлаа. Хашлах хүртэл хөс сууж байхад нөхөр минь надад итгэхгүй даанч яавдаа гэж бодно. Эмэгтэй хүн гэдэг чинь үр хүүхдийнхээ төлөө үүнээс ихийгч төвчиж чаддаг юм гэж нөхөр шоронд орсны дараа ээжийн минь хэлж байсан үг санаанд орлоо. Би эргэлтийн өрөө рүү иргэн алхав. Тэр галзуурсан. Одоо бидний амьдрал ингээд дууссан. Би эндээс өөрийн амьдралаа шинээр эхлэе гэж шийдэн дотогш орж түүнийг ажиглан эцсийн үгээ хэлэхээр өөдөөс нь харан суулаа. Хүү маань гайхсан шинжтэй над руу юу ч хэлэлгүй бүртгцэн харж байлаа. Чи бид хоёрт зовлон жаргалаа хуваалцах цаг зөндөө байлаа. Гэтэл чи бүтэн 10 жил надад юу ч ярьсангүй. Миний төвчээр одоо барагдлаа. Хэрвээ чи надад галзуу биш гэдгээ мэдрүүлэх ямар нэг хөдөлгөөн ч юм уу хийж үзүүлчихвэл би чамайг албаар ингээд байгаа юм байна гэж ойлгоё. Хэрэг тэгэхгүй бол би дахиж хизээж чам дээр ирэхгүй гэж чин сэтгэлийнхээ үгийг түүний нүур рүү ихтсэн харж хэллээ. Тэрээр хөшсөн мэт атрин суугаад өрөөний булан руу гөлийн ширтэн юу ч дуугарсангүй. Тэр мөчид миний арга барагдаж явах гэж бослоо. Гэтэл хоосон ходоодны мухраас нь хонгонож байна уу гэмээр гаслан дөнгөөр нэгэн дуу аялаад эхэллээ. Энэ үед сэтгэл минь өмрөх шиг болов. Түүний хоёр нүднээс нулимс тасралтгүй цууж байлаа. Би яаран цүнхнээсээ алчуур гарган түүний нулимсыг арчиж өгөхөөр сарвайтал хэрэггүй гэсэн мэт төглөө. Хин нэгэн харж байвал бүх юмаа санаж байна гэж ойлгож алхаж магадгүй гэдгийг би санан буцсан суулаа. Одоо л би нөхөртөө дахин итгэж эхэлж буйгаа мэдэрлээ. Өөрийн ирэхгүй гол зурм урсах нулимс минь урдийнхаас өөр байв. Яг л ангасан талд бороо цутгах мэт мэдрэмж төрнө. Түүний аялсан тэр аялгау замын турш чихэнд минь сонсогдсоор вагоны цонхоор намхан бор толгод жирүүлсэн өнгөрхийг харж нулимсаа арчин явхад анхны хайраа дурсан. Түүний аялаад өгч байсан тэр дуу зүрхийг минь шивэх шиг болж байлаа. Ямар сайхан дуу вэ гэж сэтгэлдээ хичнээн жил нандинан хадгалж ирвдээ. Зөвхөн бид хоёрын мэдэх хамгийн сайхан дуу. Магад тэр л дуу бид хоёрыг айл болохыг өрн дуудсан биз. Түүнийг аялсаар байгаад л бид хоёр айл гэр болсон. Тэр дуунд хоёулаа учиргүй дуртай байсансан. Гэтэл олон жилийн дараа би түүнийгээ мартчихсан байжээ. Харин тэр дуу минь бид хоёрыг үхэл сэхлийн зааг дээр дахин холбох учиртай байж гэж би дотроо залбирлаа. Би чамаагаа хизээж орхихгүй. Дараа жил дахиад л ирнэ. Чамайг гартал хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд сайн хүн болгоод байж бай. Чи минь хурдан гарч ирээд тэднийгээ ямар сайхан амьдарч байгааг хараарай гэж өөртөө амлан урам зоригтойгоор гэрийн зүг хөдлөв. Бүх найз нөхдөд түүнийг хайж бүгдээрээ галзуурсан гэдэгт итгэж байхад би л түүнтэй хамт байх ёстой. Хүний хань гэдэг чинь ийм л байдаг юм гэсэн бахархах сэтгэлтэйгээр амьдралаа туулж ээжтэй очихдоо би хизээж харамсахгүй. Нэг л өдөр жинхэнэ гэмтнүүд гисгэлээ хүртэж. Нөхөр минь шоронгоос гарч амьдрал минь сайхан болно гэдэгт би итгэсээр байх болно.